аймаг бол 1-р дундгой бол 22 дугаар хайранд явж байгаа юм байна. Энэ миний гаргасан тоо биш. Энэ судлаачдын гаргасан тоо. Зөвшөөрөл авахд бол төвөгч хэрэгдэл багтаа нь бол Дорногов аймаг байна. Хамгийн төвөгтэй газар бол Дундгой байна. Өмчийн бүртгэлээр хамгийн сайн аймаг бол Сүхбаатар аймаг байна. Төв аймаг бол 22 дугаар байна. Зээл санхүүжилт авъя хөөцөлдгийг ихэд Дархан уул 1-р хөнгөн шингэнээр ордог юм байна. Ховд бол 22 дугаарт явж байгаа юм байна. Татварын орчин гэхээр одоо нэг татварын шинэ орчин бүрдүүлдэг шүү дээ. Бодвол нөх хураадаг янз бүрийн төв учруулдаг үйл ажиллагаагаар нь хийсэн байна. Хувир хангаа бол 1-р явдаг юм байна. Төв 22 дугаарт явдаг юм байна. Гэх мэтчлэн ингээд аймаг орон нутгуудыг бид нар одоо зүгээр нэг хоосон за танай аймаг тийм байх уу юм байна гэдэг айхгүйгээр энэ одоо өрсөлдөх чадварын судалгааныхны гаргасан иймэрхүү материалыг та бүхэн олж үзээд энэ дээр дүн шинжилгээ хийж ажиллаад за мөн үүнээс гадна 2013 онд Багтаан аймаг бүр өөрийн гэсэн онцлогийг харуулсан үйлдвэрлэл үйлчилгээ бүтээгдэхүүнээр өрсөлдөхийг уриаллаа. Энэ нь аймаг орон нутгаа хөгжүүлэх гол хөшүүрэг болно гэдгээ баталж чадвал засгийн газраас хөрөнгө мөнгө бусад бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа ерөнхийдөө онцолсон. За мөн орон нутгийн хөгжлийн тулгуур чиглэлүүд болох авто зам, дэд бүтц, жижиг дунд үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайг хөгжүүлэх, авилга хүн сурталыг арилгахад гол анхаарлаа хандуулахыг санууллаа.